Ер нь бол их сурвалжаад хэлэх одоо бас эдийн засгийн талаарх ойлголтоо илүү дээшлүүлэх гэсэн тийм зорилготой байсан. Мэдээж бол хүлээж исэн хүлээлтээс бол илүү давсан одоо маш сонирхолтой өргөн цар хүрээтэй сургалт болсон гэдгийг хэлхэн зүйтэй болов уу? За бусад сургалтын процессыг бодвол яг салбар дээрээ тулгамдж байгаа судалгаан дээр суурилсан учраас мэдлэг өгөх чадвар нь илүү онцлог байлаа гэж бол миний хувьд бол харсан. Сургалтын хүрээнд эдийн засгийн альва өөрчлөлт, үйл явдал одоо микрогоос макро түвшин хүртлээр хэрхэн нөлөөлж байгааг таньж илэрхийлж сурлаа. Баримт нэгтлэх арга зүйд суралцлаа. Тодорхойлж чадахгүй бол дүгнж чадахгүй болвол засаж чадахгүй гэдгийг сайн сурч авлаа. Маш богино хугацаанд эдийн засаг санхүүгийн цогц ойлголтыг өгч чадсан юм сургалт болсон. За тэгээ гол нь одоо нэг тооны ард ямар агуулга байдгийм бэ гэдгийг багш нар маань маш цэгцтэй ойлголтыг өгч чадсан гэж бодож байна. Тэгээ хичээлийн агуулга бүрээс сэтгүүлчд зориулсан, тэгээ тусгаалan зориулсан хөтөлбөр байна гэдэг нь бол харагдчихсан. За хичээлийн эхэнд нь кейс жишээн дээр ажиллаад тэгээ хамгийн сүүлд нь онлайн ордог нь одоо хүмүүс тогтох нь айгүй өөр үдэг юм бэлээ. Миний ингээд ажиллаж исэн юмуд нь болохоор сайтуудад тийм шинжилгээ хийсэн, задрагаа хийсэн тайлангуудыг бол яг найз шиг ингээд тайлбарлаж өгсөн, энгийн ойлгомжтой тийм цомхон тайлбарууд аягүй дутмаг юм шиг санагддаг байсан. Тийм учраас би ерөөхдөө бол яг тийм тайлбарыг хийх сонирхлынхаа хүрээнд ер нь бол энэ чиглэлийн тайлбарыг бол хийсэн. Тэгээд говь хувьцаат компани тайлан дээр яг нөгөөнөөс хичээл дээрээ сурсан аргаараа тайлангийн шинжилгээ хийж үзсэн байгаа. Мэргэжлийн хүнийг хэрхэн ямар агуулгаар тайлбарлах вэ гэдгийг маш сайн сурсан. Аливаа бизнес хөгжөхөд ямарваа нэгэн байгууллага хөгжөхөд ерөөсөө гол зорилго нь чухал юм байна. Би өөрөө яг хүний нөөц болох хамгийн чухал капитал учраас би өөрийгөө хэрхэн яаж хөгжүүлж байгаа вэ? Намайг хөгжөхөд миний одоо ажиллаж байгаа байгууллага надад хэрхэн тусалж байгаа вэ? Энэ ойлголт бол маш чухал ойлголт юм байна гэдгийг маш сайн ойлгуулж өгсөн. Тэгээ дээрэс нь үхийн төсөв мөн татвар гэж юу вэ? Нийгэмд олон тулгардаг яг бидний хамгийн сайн мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй сэдвүүдийг маш тодорхой ойлгомжтой олон жишээгээр баяжуулж өөртөө багч олон мэдлэг болгож авсандаа маш их баяртай байгаа. Энэ сургалтанд суралцсанаар би олон шинэ найз нөхдөдтэй болсон, танилыг өргөжүүлсэн, сэтгүүл зүйн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг судалж, мэдлэг мэдээлэлээ нэмэгдүүлсэн. Сэтгүүлчийн хувьд бол бичиж байгаа зүйлээ илүү өргөн хүрээнд харж, тооцоо судалгаатай дүн шинжилгээ хийдэг болох эдийн засаг санхүүгийн мэдээллийн агуулгыг бүрэн дүрэн ойлгох байх зорилтыг бол тавьж энэ сургалтанд суусан. Энэ зорилгоо бол бүрэн хэрэгжүүлж чадсан гэж бодож байна. Мэргэжлийн карьерийнхаа хувьд бол эдийн засгийн талаар мэдээ нийтлэл бичгтээ илүү судалгаатай, баримттай, за тэгээ хамгийн гол хэрэглэгч бол олон нийтэд эдийн засгийн мэдээллийг ойлгомжтойгоор хүргэх, эдийн засгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах нь тэрийг олж авч эзэмшиж чадсан юм төхөө сургалтын даваа тал. Тэгээ сургуульд орсон өдрөөс эхлээд ер нь маш энгийнээр ойлголтуудыг авч нэлээд үр дүнтэй байлаа. Тэгэхээр сэтгүүлч хүн гэдэг үнтэй ярилцахын тулд өөрөө агуулгыг маш сайн мэддэг, тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй байдаг. Энэ сургалтанд суусныхаа дараа бас нэлээд түүртэхгүй асуултууд бэлдээд ингээ оролцох боломжтой болсон гэж бодож байгаа. Тэгэхээр цаашдаа ер нь ярьцлага хийхэд бол тодорхой мэдлэгүүдийг олж авлаа гэж бодож байна. Эдийн засгийн мэдээлэл бол иргэдийн амьдралд шууд нөлөөлж идэг, хүмүүсийн шийдвэр гаргалтанд нөлөөлж идэг тийм чухал сэдэв учраас аливаа эдийн засгийн мэдээг мэдээлэхдээ шууд цагаанаар нь биш, цаад учир шалтгааныг нь аливаа тэр эдийн засгийн өөрчлөлтийг иргэдийн амьдралд шууд шууд өсөөр яг яаж нөлөөлөх юм гэдэг талаас нь хүмүүсийг ухаалгаар мэдээлж байх, тийм мэдээлэл бэлтгэх тийм төлөвшлийг редакцтай төгшүүлэх тийм төлөвлөгөөтэй байна. Сайтууд, телевизүүд, сонин хэвлэлүүд бүгдээрээ ингээд өөрсдийнхөө сайн дураар ингэж байгууллагынхаа танилцуулгыг ил тод нээлттэй тавиасаа гэж хүссэн. Тэгэх юм бол бусад одоо үйл ажиллагаа явуулдаггүй гэх ч юм уу. Тэгээ нэг хүний дор 2 3 байдаг сайт ч юм уу. Тийм зүйл одоо байхгүй болох шахагдах илүү эрүүл сэтгүүл зүй бий болоход бас нэг алхам урагшлах юм болов уу гэж бодож байна. За миний хувьд 2008 оноос сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа. 2013 оноос эдийн засаг уулуурхайн чиглэлээр бас бичих гэж оролдож үүнтэй холбоотой ном уншихын дээр их сурвалжуудаас авсан бас мэдээлэл байсан. За энэхүү сургалтанд сууснараа мэдлэг болгож надад хуримтлсан байсан мэдээллийг мэдлэг болгоход луужин болсон багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. За эдийн засгийн чиглэл ялангуяа улсын төсөвч гэдэг юм уу те бизнесийн орчин, бизнесийн хилцээ хэрхэн хийдэгч гэдэг юм уу эсвэл ёс зүйтэй байх чиглэлийн талаарх мэдээллээс гадна бас тайлангуудыг мэдэж авсан, тодруулах
тайлан хүнд ямар хэрэгтэй байдгийг бэ? Тухайн компани тодруулах тайлан ямар чухал юм бэ гэдэг мэдээллийг олж авсандаа баяртай байна. Энэхүү эдийн засгийн чиглэлээр бичиж байгаа сэтгүүлчдийг чадваржуулах сургалтанд хамруулсанд бас талархал илэрхийлмээр байна. Мөн энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа мөн энэхүү сургалтын багш нартаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Санхүү эдийн засгийн сургуулийн багш нартаа бас баярлалаа гэдгийг илэрхийлье. Одоо энэхүү сургалтыг бас нийт сургалтын алба болон багш хамт олондоо бүгдэд нь баярлалаа. Монголын шилдэг эдийн засгийн санхүүгийн багш нараас суралцсандаа баяртай байна. Санхүү эдийн засгийн сургуулийн хамт олонд бол маш их баярлалаа. Ялангуяа олон нийтэд санхүүгийн мэдлэгийг олгоход бол үнэхээр том дэмжлэг бас хувь нэмэр орууллаа гэж хувьдаа харж байна. Сургууль болон багш нартаа баярлалаа. За цаашдаа эдийн засгийн чиглэлээр мэрэгших сонирхолтой сэтгүүлчдийг бас цаашаад энэхүү сургалтанд хамруулж олон эдийн засгийн сэтгүүлчдийг бэлтгээрэй гэдэг тийм ерөөлийг тавья.